За Чингэлтэй дүүргийн засаг даргын хамгийн газар олон дахь сургууль хамтран зохион байгуулсан олон улсын математикийн анх дугаар уралдаан 12 дугаар сарын 25-ны өдөр гаргаж шилдэгүүдэд тодорхойллоо. За уралдаанд Монгол, Казахстан, Орос, Бурят, за мөн Өвөр Монголын өөртөө засах орон, Япон, Иран зэрэг 6 улсын 6-аас 12 дугаар ангийн 120 гаруй сурагч оролцож 3 багц 36 медалийн төлөө өрсөлдөж оюун ухаанаас сорин өрсөлдсөн байна. Энэ тэмцээний талаарх мэдээллийг одоо өргөнө. Оролцогч орнуудын сурагчдын хувьд энэ удаагийн уралдаанд томоохон туршлага болсон төдийгүй Монгол оронтой танилцаж, Монгол хүүхдүүдтэй найзаж, нөхөрлж тэднээс их суралцсан сайхан дурсамжийг үлдээлээ гэдгийг онцолж байлаа. Уралдаанд оролцсон Монголын сурагчид 12 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тусгаар тогтнолоор сэргийн тогтоосны ойд зориулсан улсын 5 дугаар уралдаанаас эрхээ авсан юм а. Тусгаар тогтнолоор сэргийн тогтоосны ойд зориулсан математикийн улсын ургааныг олон улсын түвшинд явуулах санаачлагыг Монгол улсын их хурлын гишүүн Гамболд гаргаж үйл ажиллагаа зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллажээ. Хоёр орн Турк, Япон орн нь бол онлайнаар оролцож байна. Бусд нь бол биеэрээ хийж оролцлоо. Олимпиад амжилттай зохион байгуулагдаад дуусч байна. Өнөөдөр дүнгээ гаргаж байна. Энэ олимпиадад нийтдээ 1800 гаруй хүүхэд 80 гаруй багш ажилчид оюунаас сорилоо. Ер нь бол математик бол одоо дэлхийн тооны хэл. Тэгэхээр зэрэг энэ математикийг хөгжүүлснээр хүний оюун ухааныг задлах, өвдөг шүмүжил болгох, бүтээлч болгох гэдэг ийм олон даваа талтай. Чингэлтэй боловсрол 220 гэж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хэмжээнд энэ удаагийн олимпиад маань зохион байгуулалтад явуулж байгаа онцлогтой. Айгуу баяртай. Ягаад гэвэл энэ олон улсын олимпиад. Тэгэд өмнө олон улсын олимпиадад ер нь ингэж орж үзэж байгаагүй. Тэгээд эхлээд Монгол улсаасаа хүүхдүүдэд шигшээд эхний ойролцоогоор 15 хүүхдээ аваад оролцуулж байгаа байхгүй юу? Тэгээд тийм болохоор илүү хүнд тэгээд цөөхөн хүүхдээ мөртлөө бүгдээр айгу тал газрын одоо мундаг хүүхдүүд хүрээд ирсэн болохоор амар юм сандралтай байсан. Энэ баг авахгүй дэ гэж бодож байсан. Гэтэ тэгээд сүүлд нь ингээд авцантай амар баяртай. Тэгээд олимпиадын бодолтууд нь ер нь хүнд байсан. Том олимпиад болохоор За энэхүү уралдаан математикийн хичээлд сонирхолтой хүүхэд багчуудад өөрийгөө сорих боломжийг олгох, Монгол орноо дэлхийг сурталчлах, математикт сонирхолтой төв төвийн хүүхэд багчуудаа нөхөрлөх, математик боловсролын төвшиг хандлагыг мэдрэхэд Монголын математикчид багш нар тэдний шавнар харилцан туршлага солилцох, хамтран ажиллах олон талын ач холбогдолтой болж өндөрлөө.